Нэг жилийн турш Монголд мод тарихаар яах гэж юу? Сайн байна уу? Намайг Алмаа гэдэг. Би Тангуг их сургуульд монгол хэл сурдаг оюутан байна. Би өнгөрсөн жилийн 6 дугаар сараас энэ жилийн 5 дугаар сар хүртэл Монголд амьдарсан. Би яагаад Монголд очсон юм бол? Монголд юу хийсэн юм бол? Тэгээд Монгол дахь миний цаг хугацаа ямар байсан бол гэж сонирхож байна уу? Одооноос миний түүхийг сонсоорой. Та нар одоогоор Монгол улс 2021 оноос 2030 он хүртэл 1 тэрбум мод тарих төсөл хэрэгжүүлж байгааг мэдэх үү? Дэлхийн дулаараа болон зөрчилд Улаанбаатар хүчтэй явагдаж байгаа учраас Монголын засгийн газар бас хичээж эхэлсэн хэрэг. Монголын зөрчилдийг зогсоохын тулд Солонгос улс бас хүнсний тусламж үзүүлж хичээж байгаа. Тэдгээрийн дунд Койка бас байсан. Койкагаас өөр амсгал байгаль орчны сайн дурынхны бүртгэж байсан юм. Би Койкагийн төрийн бус байгууллагын өөр амсгал байгаль орчны сайн дурын ажилтнаар Монголыг зорьсон. Тэгээд ногоон Азийн Монгол дахь салбарт ажиллаж байсан. Зүүнний уриллаар Гордо эко аяллаар ирж буй солонгосчуудад ногоон Азийн Монголд юу хийж байгааг танилцуулсан. Уул нь монголчуудад зориулсан байгаль орчны боловсролын төсөл хэрэгжүүлсэн. Түүнээс гадна байгууллагын суртаар цэлгааны материал бэртгэж өөрийн өөр чадвараа нэмэгдүүлсэн. Тэгэл би яагаад энэ сайн дурын ажилд яах болсон юм бэ? Нэг өдөр хичээлийн үеэр багш маань энэ хөтөлбөрийн түүхээ ярьж өгсөн эхлэл байсан. Би хэзээ нэгэн цагт Койкагийн сайн дурын ажилд явах ёстой гэж бодож байсан юм. Энэ цаг хугацаа одоо юу гэж бодсон. Үнэндээ би өөрийгөө хэлний чи, өөр чадварын чи хойд дутах дартай гэж бодож байсан. Гэтэл нэг мэдээтэл би Монголд очсон байсан. Надад тусаарсан багш надаа урам зориг өгсөн найзуудаа маш их баярлалаа. Ингээд би Монголд 1 жилийн турш амьдраад ирсэн. Монголд өнгөрсөн 1 жил миний хувьд үнэхээр чухал урсамж байна. Бүх цаг хугацаа аз жаргалтай, хөгжилтэй байсан гэж хэлж чадахгүй чи надад маш олон зүйлийг сурч мэдлэх боломжийг олгосон цаг хугацаа юу. Энэ бичлэгийг үзэж байгаа та нар ямар бодолтой байна? Та нар ямар мөрдөлтийг биелүүлэх вэ?